Монгол Улсад банкны тогтолцоо үүсэн байгуулагдсны 100 жилийн хүрээнд Монгол банк 100 жил үтсэглэн Доронтой аймгийн музейд энэ сарын 3-наас 6-ны өдрүүдэд гарч байна. Тус үтсэглэнт Доронтой аймаг дахь Монгол банкны салбарын түүхэн эд зүйлс, Монгол банкны захирласан лавгагийн хувийн цуглуулга, эртний эд зүйлс цуглуулагч ганц зохтын эд зүйлс байршжээ. За үүнээс дурдвал марк, тогтвол, бичгийн машин, зоосон болон цаасан мөнгө, түүхэн барилгын гэрэл зураг, тэмдэг зэрэг багтжээ. За энэхүү ойтой холбоотойгоор бид одоо банкны үүх түүх болон мөнгөн дэвсгэрт Монголын болон гадны орнуудын мөнгөн дэвсгэртүүд зоосон мөнгнүүд за мөнгөний дугтуй за мөн банкнд үеийн туршид ашиглагдчихсэн хуучны тоног төхөөрөмжүүд зэргийг дэлгэн өнөөдөр нийт хүмүүстэй ингээд нээлттэй үнэгүй байдлаар үзүүлэхээр ингэж энэхүү үзэсгэлэн дэлгэн тавиад байж байна. За тэгээд улс орны хөгжлийн амин судас нь бол ерөөсөн мөнгөний урсгал буюу банк санхүүгийн системээр дийлэнхэн дамжиж явж байгаа. Тэгэхээр энэхүү банк санхүүгийн 100 жилийн түүхтэй энэхүү сайхан тохиож байгаад энэ үзэсгэлэн гаргаж байгаад маш их хувийнхаа зүгээс болон банкныхаа хамт олонны зүгээс маш их баяртай байна. Тэгээд энэхүү үзэсгэлэн та бүхэн өргөнөөр ирж сонирхож үзээсэй, үүх түүхээ судлаасай гэж бас хүсэж байна. Монгол банкны салбартайгаа хамтарч 100 жилийн ойд өөрийнхөө цуглуулганы дээжс гаргаж байгаа маа. Тэгээд энэ дээжинд бол Монгол улсад гүйлгээнд орж байгаа бүх цаасан мөнгө, гүйлгээнд орж байсан зоосон мөнгө, мөнгө төрөгтэй холбогдсон марк, тэмдэг, мөнгөний дугтуй, гадаад орны цаасан болон зоосон мөнгө ийм зүйлсүүдээр энэ цуглуулга юунд үзэсгэлэнт оролцож байна. Энэ үзэсгэлэнт оролцох бололцоог хангаж өгсөн Доронтой аймгийн Монгол банкны салбарын захиргаа, Доронтой аймгийн музейн захиргаа хамт олонд баярлалснаа илэрхийлье. Тэгээд энэ үзэсгэлэнг ирж үзхийг цайварсамжуудаа уриалж байна. Үзэсгэлэн бол манай Эрдэнэ зөрчлийн хурд ажиллаж байсан Булган аймгийн Хотгон Турсамын угуул Хөржийн лавгаан бас энэ зоос мөнгөн тэмдэгт за хуучны тэмдгийн цуглуулга, маркийн цуглуулгаар бол энэ үзэсгэлэн зохион байгуулж байгаа юм байна. За Монгол банкны 100 жилийн хүрээнд Монгол банкнаас зөндөө олон арга хэмжээнд зохион байгуулж нэг нь бол өнөөдрийн энэ арга хэмжээ юм байна. Их сайн ач холбогдолтой юм сайхан арга хэмжээ болж байна гэж ойлгож байна. Энэ хүрээнд Доронтой аймгийн Монгол банкны салбараас одоо энэ үзэсгэлэн зохион байгуулж байгаа Доронтой аймгийн музейтэй хамтраад за энэ үзэсгэлэн маань болохоор энэ Монгол банкны даргаар ажиллаж исэн лавга гэдэг хүний хувийн цуглуулга за Доронтой аймгийн Монгол банкны салбарын одоо энэ бас ийм үзэсгэлэнгийн танхим байдаг. Тэнцэнэс одоо ховор нанд үзмрүүд нэнд одоо тавигдсан байгаа.